За сайн уу? За за юу байна? За одоо нөгөө нэг нэр дэвшигчдийн одоо юу нэр одоо өнөөдрөөс ил болно юу лээ баталгаажин ч гэлөө тэгээд яригадаад байгаа шүү дээ тий. Тэгээд урьдчилсан байдлаар олонний танил ирэх мүд гинэ. Тэгээд айгу санаанд оромгүй хүмүүс байсан болохоор энэ тухай ярих гэж бодоод Аха. тий. За ямар хүмүүс нэр дэвшиж байгаа юм бэ? Дуучин болтын зураг гарч ирж байна уу? Тий. За эхнийх нь болохоор манай бол биш ээ Цагаанбаатар байгаа байна. Иргэний зориг намаас нэр дэвшнэ гинэ. Аха. Тий. За Санаанд оромгүй бол хүн байгааз гэхгүй юу? би бол энэ нөгөө нэг бүх би тамирчид дуучдыг бол бараг гассан юм шүү тий. Одоо хамгийн анх Цагаанбаатар чи хин нэр дэвшсэн юм бэ хүүхдүүдээс? Батэрсэн Бат авраг юм уу? Эрдэнэгүй юм болоо. Тий. Тэгээ ерөнхийдөө болох юм байна гэсэн тийм юу өгчих шиг болсон те. Тэгэл хотын Тий. дарга хин нэрийг марчиж ямар ч Сумья нөгөө базар. Сумья базар Сүхбат мат гээл Тий. хүмүүс те ар араасаа гарч ирэл тэгээд жавхлаа агаамаагаа гэл явж өгсөндөө манайхан ч. Тэгээд одоо кандидат нэвтрүүлгийг үзэж явахад болохоор хүмүүс чинь гол нь нөгөө нэг өөрсдийнхөө ч юм уу намынхаа одоо мөрийн хөтөлбөрийг биелүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг бүрдүүлж хууль батлуулах гэж байгаа л хүмүүс юм байл л шүү дээ. Одоо жишээлбэл Цагаанбаатаргын хувьд бол бас тэрийг ойлгоод орсон болов ойлгохгүй орсон болов гэдэг нь айгүй сонин те. Яг нэг талаасаа тэмчсэн нөгөө талаасаа одоо нөгөө хүн дахин харсан хүнээ сонгох магадaltaй учраас Аха. олонний танил хүмүүсийг ингээд бага бүрдүүлэх гэж яах нь гарцаагүй л ахал та энэ ч өөрийнх нь намынх нь улс төрийн тоглолт явагдаж байгаа Нам учраас өөрөө юу? тийм Тийм байна те. Тэр талаар би яста бодоогүй юм байна. За дараагийн хүн бол байгаа байна. за болтаага дими эзтэй Байгаа яг ямар хууль зүйн орчин бүрдүүлэх гээд байна. Одоо эсвэл юу муу яах гээд байна уу? Юу лээ? Одоо эднэрс нөгөө нэг урлаг соёлын урлаг соёлын одоо нөгөө нэг юу лээ? Зохиогчийн эрх мэрх гэдэг айгу сүртэй юм яриад байдаг шүү дээ, тий? Сүртэй ч яхаа тэр бол тий мэдээж яг зохиосон өөр эзэмшдэг хүний хувьд бол айгу чухал да мэдээж хэрэг. Тийм юмны хууль эрх зүйн орчин л гэж бодд юм уу гэхээс яг тэрнээс бол дагаа яг өөрийн хувь хүнийхээ хувьд яах гэж байгаа бол бас тийм л ах гэж бодож байна. Тэгээ одоо урлагийн хүмүүс үнэхээр гарах гэж байгаа бол би бол нэг юмыг хэрэгжүүлээсэй гэж аяа хүсдэг. Энэ манай сонгодог урлагийг маш сайн дэмжээсэй гэж боддог. Сонгодог урлагийг одоо түгээн таниулах, тэр орчныг нь сайжруулах, тэ урсгал засварыг нэмэгдүүлэх. Тэгээд тэр тоглогчтой, бүжигчид, дүүрийн дуучид энтрийг одоо цалинтай ийм байлга бол зүгээр ахгүй яа. Тэгэхээр сонгодог урлаг бол хэсэг бүлэг л одоо ингээд түгээн дэлгэрүүлэхгүй бол хүн болгон очиж үздэг тийм нөгөө поп урсгал биш. Тэрийг ингээд соёлын одоо төвшин эсэг тусам сонгодог урлаг сонирхдаг хүмүүс улам бүр ихсэн тэрний тухай мэдлэг ихсэн. Тэгэхээр сургуулийн одоо дунд сургуулийн боловсролч гэсэн тий сонгодог урлагийн мэдлгүүд, нотын мэдлгүүдийг яг зөв олохгүй бол жишээ нь бидний үед бол дууны хичээлгээд тий ерөөсөө Даруй сулгаагүй дуулдаг байсан шүү дээ. Ерөөсөө. Дуулдаг байсан. Доре мифага мэдж байгаа боловч те нөгөө хэддүгээр ахтав юм гэх мэтчлэн нарийн одоо тийм урлагийн боловсрол аваагүй нэг хоцрогдсон хүмүүс байна л да. Тэгээд өмнө тэрийг ингээд сургуулийн боловсролд оруулж өгөх юм бол хүүхдүүд бас энэ чинь сонгодог урлаг гэдэг чинь учиртай болоо сонгодог байгаа шүү дээ. Хизээч нөгөө хуучрахгүй айгуу тийм гоё дурламар зү штэ. Тэгэхээр тэрийг ингээ хөгжүүлээсэй л гэж хүсэж байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар гарвал Гэтэ одоо өмнө нь ингээл улс төрд байсан урлагийнхан зөндөл байгаа шүү дээ. Хаянаа байна, Номын тасдын Бацөх байна, Куйза байна, Жанцны оргон хүү байна. Эдгээр одоо яг тийм дөрвтэй тэгж хийсэн юм бид юм уу? Хэцүү ахал та энэ нөгөө багаараа ажиллаж байгаа учраас тий улсын төсвийг хуваарлаад жишээ нь урлаг соёлд хэдийг нь зарцуулах юм ч юм уу тэрийг одоо бодвол ярилцдаг байлгүй тий. Тэгэхээр тэр чинь ганцхан хүн шийдэхгүй ингээд би ингэмээр байна гэж шийдэхгүй учраас бас хэцүү л бах. Гэтэ ерөнхийдөө яг ямар ч хүн гарсан байсан сонгодог урлагийн энийг дэмжээд өгчвөл манайх бас айгу мундаг авьяаслаг хүмүүстэй шүү дээ. Манай балетын бүжигчид бол айгу гайхамшигтай сайхан дүүрийн дуучид бол дэлхий дээр бүр гайхуулж байна. Тэгээд энийг илүү залуучуудад түгээгээд өгвөл хүүхдүүд тий ингээд байнга сонгодог урлагийн драмын театр, дүүрийн театраар ингээд үйлчлүүлдэг байвал гоё байгаа байхгүй юу? Тий шүү дээ яг оноо. Зүгээр ядтаа очихдоо ингээд дресс код хүртэл мэддэг болчихвол тий хамгийн наазах нь. Тий.
За дараагийн хүн Shark хинү юм бэлээ юм чинь. Тий, Shark тийм үү. Jason Hill-ийн захирал. Тий. Энд чинь нөгөө нэг экс ерөнхийлөгчийн хүргэн баха. Тийм үү тий. Тэг санагдаад их надад. Батологгой охинтой суусан биз дээ тий. Тийм. Тий. Энэ залуу нэр дэвших юм байл яг аль намаас гэдгийг нь бол сайн мэдэхгүй байна. Тэгээ энэ залуу бас тэгэл бодвол ирэх ашигын юу байдаг бах уу тий. Улс төрний гарчиг гэсэн. Байгаа хоо. Одоо энэ Shark Tank ч ерөнхийдөө улсын хурд нэр дэвшдэг хүмүүсээ гаргаж ирээд байгаа мó да тий. Тийм баг нэг гүүр болчиход байгаа юм шиг тий. Тий. Shark нэг олон жоохон танигдаад тий. Юуны Shark их төвшингээ байсан. Одоо худалдаа үйлдвэрийн танхимын дарга болсон тий. Энэ жил бодвол нэр дэвшгэл байх. Дэвшнэ гэсэн байсан баха бас. Их төвшингөө тий. Тэгээд нөгөө нэг хас банкных чинь юм бэлээ. Ганибал ямар төвшин бэлээ. Амар төвшин чинь бас Shark Tank-аар гарч ирсэн шүү дээ. Тэ янз янзын оймс өмсдөг гэл олон танигдаад. Бас Shark нөгөө нэг одоо ондогийн хин бэлээ. Тий хин бэлээ тэр чинь нөгөө нэгтэй юу анар үлээ. Тий. Анар Shark бол бас нэр дэвшнэ гэж ашиг сонсогдож ирсэн. Тийм үү. За. Тэгвэл Shark Tank өөрөө Shark Tank ч өөрөө тэгвэл баг дэвшүүлэх гүүр болчдөг. Ямар ч нөгөө нэг таньдаг нүүр царай гэдэг шиг юм болгочихж байгаа юм байна л да энэ хүмүүсийг. Яг хөө тэгэл өөрсдөө мөн кандидат нэвтрүүлэгт орсон одоо нөгөө нэг зөвлөгөө өгж исэн мөсийн улс төр судлаач бум ингээд багш нэр дэвших байсан. За мөн тэн дээр орсон нөгөө нэг 3 хүн байсан шүү дээ тий. Сансэр тий. Жаданба гуруула нэр дэвших энэ одоо жагсаалтанд нь явж байгаа юм байлээ. За. Тэгээд одоо бид энэ юуг ойлгохгүй байх шээ 128 уу юу ч болоод байгаа нэг юм болоод ах шиг үлээ тий. Харин тийм бид нар одоо хууль зүйн мэдлэгээ дээшлүүлэхгүй болвол юу ч болоод байгаа юм тий. Харин тийм 128 болоод эхэлсэн чи бүр юу ч болоод байгаа. Тэр нэг хурал мурал нь одоо юу ч болоод байгаа. Жагсаалтаар гарна марна гээл зүгээр нэг бамбарсан л юм болоод л шүү дээ. Facebook ер нь халуухан байдаг шүү. Тийм л энэ улс төрийн сонгуульд ихтэй сонирхолтой болох байхаа энэ жилийнх залуу хүмүүс дэвших гэж байгаа юм шиг санагдсан. За Нара. За дуучин Нара. За би бол Нараг яг хөдөө зүгээр штэ гэж бодож байгаа. Тэмээ бас хэлэх хүүхдээ тийм чөлөөт хэлэх үгээ хэлцдэг. Бас хийсэн дуу хадаа хүрэгдэг. Тийм бүсгүй тэгээд ганц бие ээж нарын болоод ер нь гэр бүлийн хуулинд өөрчлөлт авчрах болов гэж бодож байна. Хэрвээ Нара гарвал үнэхээр одоо ярьсан шигээ хичээж ажиллавал. Гэтэ манай Нарач бас барьцгүй дээ тий. Лаглаг юм ярьжал дараа нь би ер нь хин дүртэй ингээ уурлаад ажиллаа. Магадгүй тий. Бас чадхал хүн тий. Сайхан гарчтай ер нь бол. Тэ энэ одоо хэдэн удаагийнхаа нэр дэвшиж байгаа тохиолдол өмнө нь 2 удаа байсан тий. Тэгвэл одоо 3 дахь нь юм байна шүү дээ. Гэтэ ер нь өмнө нь бас баг нэг ойлгодгүй байсан баха нөгөө нэг юугаа. Яг аль нам мамаас нэр дэвшээдсэн нь бол би санахгүй байна. Ер нь намгүй бол явахгүй юм байна гэдгийг одоо энэ хүмүүс энэ кандидатаас ч болоод ч юм уу ер нь бол ингээ ойлгоцсон ба шүү дээ. Бид нар өөрснөө ч тэр кандидат нэвтрүүлгийг үзээд ойлгоод угаасаа намгүй бол явахгүй юм байна гэдгийг ер нь ойлгоод мэдэрсэн шүү дээ. Тийм болохоор Нара бас нэг намд эсэлсэн бэлээ те. Иргэний зөрөг ногоо намаас нэр дэвшнэ гэж шиг байсан. Хэрвээ андуураагүй бол тэгэл болно шүү дээ. Монгол хүн болгон л нэр дэвших хэрэгтэй. Тэгэхээр яагаад заавал Нараа гадарах гэж. Би бол Нараг баг энэ удаад гарчих байх гэж бодож байна. Хүмүүс нэлээд танигдсан, ээжүүд маш их дэмждэг. За дараагийнх нь өнрөө. За өнрөө юу хөвдөө. Тий, ер нь бол дэмэж шүү дээ. Энэ бас өөрийгөө өндрөөр үнэлж чадж байгаа шүү. Хүмүүс заримдаа айгүй өөртөө ихтэй байх юм да. Одоо энэ улсын хурлын нэр дэвшээ гарсан маш олон сэтгүүлчд байгаа тий. Энэ нөгөө олон танигдсан хүн гэдэг утгаараа баахан танихгүй хүн дундаас за таньдаг нь өнрөө юм бас шудраг юм ярьдیں۔ Ингээд дэмждэг хүмүүс байдаг шүү дээ тий. Тэгэхээр гараад ирчих маадгүй. Гэхдээ өнрөө бол бас ер нь бол жоохон нэг тийм боловсралтай бүсгүй шиг санагддгүй. Гэхдээ нөгөө талаас айгүй тийм зөрөгтэй дуурч чаддаг тийм муухай хараар ингээд зүтгэдэг нь бас нэгэн төрлийн сэтгүүлч хүнд байх ёстой зүйл юм шиг санагддаг.
бүх сэтгүүлчүүд ингээл амар соёлтой ийм байхаас илүү нэг тийм өөр амьсгал орж ирэх нь бас зүгээр шүү дээ. Энэ олон сэтгүүлчдэн тий. Мэдгүй би энэ хүнийг бол их сайн дэмждэг болохоор яг үнэндээ бол тэр муухар хараар зүтгэж байгаад нь ч гэсэн нэг тоохон дуртай биш. Тэг яг хөө тэл нэг тэгэж зүтгэснийхаа хүчинд бас хийцэн ч юм уу ажлууд бас байгаа л та тэр нэг хэдэн хүүхдийг байртай байртай болгоцсон тий яг ингээд үр дүнг бол харагддаг л та. Тэгтэл ягаад чи too much санагдаад идэв надад арай хэтрүүлээд байгаа юм шиг. За амарчин. За би бол энэ сонгуулиар залуучуудыг айгу дэмжиж гэж бодож байгаа. Тэгэхээр комедиан байна уу, юу байна уу хамаагүй. Амарчин одоо нөгөөх нь хэм бэлээ? Liberty Амра энэ хоёрыг болвол манай тойрогт нэр дэвшүүл би дуулна. Чи бол юу гэж бодож байна? Амрагийн бол яг уу бас яг уу болоход амарчинг бол мэдхгүй. Энэ надад нэг тийм гүлээчэд барьцгүй харагдаад байдаг шүү. Нэг цогны үс гэдэг шиг нэг тийм таны эвгүй харагдаад байдаг болохоор яг би зүгээр номын хавцаар нь дүнжиж магадгүй уучлаарай хүмүүсээ. Тэгтээ би яг өөрийнхөө бодлыг л хэлдэг. Надад үнэхээр барьцгүй харагддаг нэг тийм худлаа зүгээр ингээд нэг долгонж байгаад юм олж долоодаг хүмүүс шиг харагддаг учраас би бол амарчинг дэмжихгүй яг үннийг хэлэхэд. Одоо амарчингийн яг барьж авах үзэл баримтлал нь юу байх юм бол сайн мэдэхгүй л байна тий. Liberty Амрагийн хувьд болвол тэр хүн бол ингээд шүүмжлэх юмаа шүүмжилчдэг, хэлэх юмаа хэлцдэг болохоор надад бол тэр хүнийг бол дэмжиж болоод байгаа байхгүй. Энийг бол ястай мэдэхгүй нэг л мазраад тэгэл дараа нь нөө тогтоо байсан ш таахаа гэж явж чадхал эвгүйгээр юм шиг санагдаад байна. Зөв. Яа, Молор Эрдэнэ багш байх юм. За, Молор Эрдэнэ багш болвол миний маш их хүндэлж явдаг хөө. Жохон галзуу солиот юм шиг харагддаг, ярьдаг боловч яг ярьж байгаа маань амар зөв. Тэгээ би ер нь сүүлийн яг 1 жил бол Молор Эрдэнэгаар яг амьсгалж байгаа бүх лекцийг нь сонсож байгаа. Тэгээд одоо ийм философч хүн уус төрд орж ирэх хэрэгтэй. Юмыг зургийг нь томоор нь харах яг ийм хүн хэрэгтэй. Гэхдээ үр дүнтэй хасыг бол мэдхгүй. Энд чинь өөрөө философч хүн маш олон талаас нь бодож итл улс төр гэдэг чинь арай өөр тоглолтоор явагддаг. Тэгэхээр яг үр дүнтэй байх хасыг мэдхгүй. Гэхдээ үнэхээр одоо мөрөдлийн баг гэдэг шиг Молор Эрдэнэгаа гараад ирэх юм бол дуу хоолойгоо хилээд юмыг нь одоо бяцлагж байгаа хэрэгцүүлж байгаа байдал нь бол Монголд бол бас топ хүн шүү дээ. Би бол тэгэж боддог. Монгол философи гэж өөрөө ярьдаг тэгээд Монголд одоо ингээд ийм жишээ авчгаар, үлгэр авчгаар тийм хүн байхгүй байна гэж ерөнхийдөө бас өөрөө хэлдэг шүү дээ. Яг ер нь бол улс төрт нөгөө моралтай хүн ороосоо гэж ярьдаг баггүй юу. Тэгэхээр тэр энэ хүний хэлж байгаа зүйл зөв л дөө хулгай хийчихээр тийм одоо нэр хүндээ худалччихаар тийм хүмүүс зөндөө байж та одоо улс төрөөр дүүрэн байна тий. Тэгэхээр би бол Молор Эрдэнэг нэг мөнгө олох гээд улаардаг төрлийн хүн гэж бодохгүй байна. Хэрвээ тийм байвал энэ олон жил одоо философч гэж ном бичээл ингээд явах шаардлагагүй шүү дээ. Энэ ч өөр байдлаар мөнгө олж болно. Тэгэхээр үнэхээр одоо философч хийгээд Монголд бол философч гэдэг хүн би бол Молор Эрдэнэгээс өөр хүн мэдхгүй. Би яг философч байна гэд. Тэгэхээр энэ цорын ганц хийж байгаа энэ хүн маань нэр хүндээ те зүгээр л одоо улс төрийн иддэг удаг хүн болоод энэ олон жил бүтээсэн нэр хүндээ аваа ичнэ гэж би бодохгүй байна. Тэгэхээр дэмжиж байгаа би Молор Эрдэнэг. Тэгээд ч угаасаа энэ олон жил тийм амар нэр хүнд бүтээж амжааг ах уу алдах юмгүй байх сайх. Яриа бас хүнд гарч тий. За тийм байх. Гэхдээ би өөрөө нөгөө айгүй таалагддаг болохоор амар нэр хүндтэй гэж боддог. Гэхдээ айгүй олон хүнд нэг тийм нэр хүндтэй санагддаг юм шиг үлээ тий. Галзууч шиг гэдэг шүү. Тийм. Гэхдээ яг ярьж байгаа юм нэхвчлэн ерөнхийдөө нэрээ тийшүү гэж бодмоор юмнууд бас их байд юм аа. Гэхдээ яг нөгөө илэрхийлж байгаа өөрийнх нь өнгө аяснд бас айгүй зөвүүн тий. Заримдаа нөгөө өөрийнхөө тийм философийн онцлог байхадаа өөрийнхөө үзэл бодолтой бас ингээд зөрчилдөөд байгаа нь мэдрэгдээд байхаар ингээд галзуу санагддаг байж магадгүй. Гэхдээ ингээд ярьж байгаа юм нэхвчлэн том зургаар харах юм бол ч гэх юм уу зөв л байдаг. Тэгээ цаг үеийнхаа одоо асуудлыг бол олж хараад яг хэлж чаддаг гэж би боддог. Яг олон жилийн өмнө ярьжсэн зүйлээ одоо няцааж иж болно. Гэхдээ тэр хүн тэр үед бас өөр
үзэл баримталтай ертөнцийг өөрөөр хардаг хүн байсан тий. Одоо ингээд юмыг арай өөрөөр хараад Монгол уламжлалын тухай тий Монголынх нь философи хаанаас эхэлж байгаа юм бэ гэдэг энэ ярьж байгаа зүйл бол биднэрт үнэхээр зайлшгүй хэрэгтэй. Ягаад тэгэхээр сүүлийн жилүүдэд үнэхээр Монгол хүн гэж хинбэ гэдэг дээр бид нар айгу эргэлзээтэй байдалд орчлоо штэ. Тий аа. Одоо бүгдөө л гадныг шүтэх үзэлтэй тий. Бидний өмнөх үед болохоор ингээд Оросыг хит шүтэх үзэлтэй байлаа. Одооны хүүхдүүд болохоор Америкийг хит шүтэх үзэлтэй. Ингээд нэг яг өөрсдийн гэсэн час хийсэн одоо үзэл баримтлалыг бид нар ингээд олж аваагүй Монгол хүний одоо хэл яриа онцлог соёлоор л ингэж байгаа болохоч Монголын философи гэдэг чи өөрөө яг юу юм бэ гэд тодорхойлоод гаргаад ирчвэл сайхан л байна. Тийм тий. Гэтэ яг нөгөө нэг одоо Оросыг хичүүдэх, Америкийг хичүүдэх үзэл улс яг Оросыг ч гэх нь хаашаа ер нь улс орон болгонд л нэг тийм даван туулдаг зам гэж байдаг баг. Одоо Солонгосоор ч гэсэн нэг хэсэг Америкийг амар дахиж хүчж байгаа. Одоо буцаад ингээд амар их оронч болоод гэдэг юм уу те. За дараагийн хүн Илэрхч Уянга гинэ. За энэ бүсгүй амар шулуун хэлдэг. Гэхдээ надад үнэхээр таалагддаг амар бүдүүлэг тийм байдлаар илэрхийлдэг. Тэгээд тэр нь одоо өөрийнх нь онцлог болсон юм шиг те. Тэр надад бол ерөөсө таалагддгүй. Тэгээд өөрийнхөө тэр бүдүүлэг байгаа байдлыг баг ингээд гоё гэж боддог нэг онцгүй те. Тий. Ер нь эмэгтэйч байсан, эрэгтэйч байсан бүдүүлэг байна гэдэг чинь өөрөө яг тий нэг олонний нүдэн дээр байдаг хүний хувьд зөв асуудал үгүй юу гэж бас сонирн л доо. Тэгжиж энэ бүсгүй ингээд бусдын анхаарлыг өөр төрөөр татдаг байх л та. Тэгжиж одоо Илэрхч Уянга энийг хийлгсэн гэдэг л шүү дээ хүмүүс. Тийм үү. Сонир юм хийлгэж те. Харин тий гарчаад тийм юм хийлгээд байвал бас сонир санагдах байх. Тэгээ амар шүмжлэл та нар юу ч хийхгүй юм байна гэснээр өөрөө очиод цаашаа юм хэлгүүл. Гэтэ одоо өөрөө хэлгсэн бол яах вэ те тэр яс мэлхийн дуу бага эднү уунга эднү хамаагүй гэдэг тий. За тийм дээ тий өөрийнхөө мөнгөөр хэлсэн. Гэтэ тэр чинь бас нэг бодвол нэг эсвэл яг энэ хүн хийгээгүй ч байж магадгүй л дээ хүмүүс тэгээд ийлээ. Жижиг яс мэлхийн хайчсан бэ байсан ш тэгээд энэ хүн бичсэн чи энэ хэлгсэн байна гэд тэгээд ах шиг байсан. Загварамсагч бэлгүүн. Загварамсагч бэлгүүн. Хүн намаас архангай, үр хангай бүсэд нэр дэвшиж байгаа мэлээ шүү дээ, тий? Тийм үү, мэдхгүй ямар ч нэр дэвшин гэсэн байсан олны танил гэдэг дотор явж илээ. Хүн намын нөгөө нэг нэр дэвшигчтэн тодорсон тэндээс байгаа юм байлаа. Тэгээд би загварамсагч бэлгүүнийг бол дагдаг байхгүй юу? За. Facebook-ээр ер нь өмнө нөгөө нэг бас айгу зөв юм яриад байт юм болоо нөгөө стрит фудыг хөгжүүлнэ гээд шөнийн гудамжийг яасан гээд нийгмийн оролцоо өндөртэй залуу болохоор нь айгу дажгүй юм болоо гэж бодсон. Тэгээд яг энэ хавар бол мань хүн үр хангаа, архангай аймагуудаар бахан загварамсагч дагуулад Монгол юугаа одоо соёлоо сурчлна гээд дээлмэл өмсөл айгу сүртэй явсан юм аа. Тэгсэн ер нь сонгуулийн бэлтгэл ажиллал байсан юм байна. Тийм байна те өөрийгөө таниад. Тэрнээс одоо мэдхгүй хөдөөнийхөө яг энэ залууг таньна гэж би бол яг үндэ бодохгүй тань. Тий нэг танихгүй бах. Тий. Өмнө очижсэн улсын хурлын гишүүдээ л таних. Манай хөдөөнийхэн чи манай нөгөө термин гэл хөөхөн штэ үг нь. Тэгвэл бэлгүүн одоо хайрын татаад амжицсан байна л да. Тийм болохоор өөртөө ихтэй байгаа. Амжсан эсхийг одоо мэдхгүй. Ямар ч байсан үр хангаа архангаагаар бол дээлтэй айгуу гой залуучууд явсан. Энэ чинь нэрээ Арангад бас нөгөө мөсний фестивалаар Арангад яваад байсан ш. Тэнд нөгөө нэг Airbnb-гийн юу лээ Аранга Airbnb гэдэг юм ажиллаулаад тэнд байсан нөгөө хоосон байр марнуудыг түрээслээд тах шиг байсан. Зарим айл 2 сая төгрөг оллоо моллоо гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө ер нь нутгийн ард иргэдтэй бас нэлээд татанцсан байж магадгүй юм байна. Тийм л юм. Дууны нөгөө сарлагын фестивал, мөсний фестивал гэдэг Тамирын голмол дээр бас юм хийгээдсэн байхгүй юу? Ара комплекс центр гэдэг. Зөв. Энэ тэгээд айгу хөдөлгөөнтэй бас мундаг залуу санагдсан. Яг зүгээр загварамсагчөөр ингээд танигдсан боловч яг тийм бизнес төхөтэй зөндөл олон юм хийгээд ах шиг харагдаад байдаг шүү дээ нэг. За тэгэл одоо сайхан мөрийн хөтөлбөрийг харъя да. Хөө хүний ихлээс одоо нөгөө кандидат үзснээс очиж одоо намын мөрийн хөтөлбөр та нар яг юу хийхийг гарчаад олоолаа болох юм бол коноп моноп эсрэг дарахгүй байгаа үстэй. За манай завхтаа байгаа би даасан бэлээ. Тэгсэн байлээ. Баян зүрх төрхөсөн тий. Яаж байгаа юм бол гэж бодсон шүү дээ би гэхгүй юу.
хотоос гарвал гарах байсан юм байна даа л гэж бодсон баг тий. Тэгээ Нэр арчсан тийм бах те. намтай нөгөө нэгдээд биш арсан намд ороод өнгөрсөн сонгуулиар ялагдаад тэгээд гомдоод исэн мэт тий Оо нутгийнхандаа. тийш те. Миний дууг сонсохгүй гэд гомдоод гуйдаж муйдаад байлаа бүр. Тий. Тэгээ Тэгээ өмнө нөгөө манай нэг цогтлон ах бол бас Монголын ард түмэндээ эрхэлж яваа хүн шүү те. Энэ хүн шиг бас яг хүснээрээ амьдарч байгаа хүн Монгол цөөхөн баха. Тийш Юусын те. их хурлуунч болж гин. Дуусангуудаа дуугаа явж исэн. Ингээд бүр карьер мэрээр хаяхгүй те. Тийш те. Тэснэ 7 хоногийн өмнө цэнгэл тоглоод ямар манайхаа ингээ санал асуусан шууд тоглосон чи битүү үзэж мүзээд үнэн хайпи байсан шүү дээ. Цэнгэлдэх тоглосон шүү дээ те. Бүр Тийш те. Бүр амар битүү тоглосон шүү дээ. Бүр ингээд хүмүүс чинь дээл мэлэн өмссөн. Тэг хөөхөн өөрөө энэ ч нөгөө цай май чанаад хөгшчүүдийг суулгах сандал мандал бэлтцсэн. Бас сэтгэлтэй чаавс. Тэгээ тоглолт моголтой янзын хийсэн шүү дээ. Тэгээ өөрөө бас айгу дажгүй ярьж байгаа юм нь үнэхээр бас дажгүй юм яриад ах шиг санагдтыг. Гэтэ бас ганцаарддаг байх л даа жайлж нам биш бидаа нэр дэвшсэн хүн юу ч хийх өвдө тий. Тийш дээ чаавс. Одоо тэгээд ихтер мөрөөсөө салсан хөрхий яах бол та. Тий, тэгэд яг хоо эрхэлж яваа ард түмэн биш ээ. Эрхэлж яваа хүн тэгээд эрхлүүлээд гаргачих юм били хүм мэдлээ дээ чаавс. Ямар ч байсан нөгөө нэг өмнө нь Баян зүрхээс гарахтаа нөгөө хүр тэрэгтэй яваад тэрүүгээр нэг хөөрхөн сонгуулийн сурчлагаагаа хийгээд байна гэж тэгжсэн шүү дээ. Дараа нь харин яаж яваад дахиж чад ноттоо нэр дэвшээд гарч ирч чадаагүй. Тий. Мэдгүй дээ одоо дараагийнх нь болохоор улсын хурлд байжгаад 2 удаагаа нэр дэвшигтэй нэг намтай байсан дээр юм байна гэж бодсон байх л да. Магадгүй те. Тий. Тэгээд гуйдаж муйдаад буу юм болсон доо. Гуйц ч манайхаа эрхлүүлсэн. Битүү үтсэн. За дараагийн хүн болохоор Шинэ Монголын гал бадрах багш нарыг төлөөлж ардын намаас чагсаалтанд багтлаа гинэ. Эсэ таалагч байна. Гар хөлөө өргөөд дэмжиё гал бадрах шиг. Тий яг үнэ. Шинэ Монгол сургуулийн одоо ер нь боловсролын яг энэ асуудал нарийн оролцох зүйлс маш их байгаа боловсролын яамнаас гадна тий энэ улсын хурлын гишүүд яг боловсролын чиглэлийг ингээ барьж аваад хуульд өөрчлөлт оруулах, бодлогод өөрчлөлт оруулах зүйлс маш их хэрэгтэй байгаа. Тэгээд гал бадрах шиг бол айгуу дэмжиж чинь Шинэ Монгол сургууль бол яг нөгөө нэг Молор Эрдэнэгаа ярьж байгаа шиг Япон одоо сургалтаа гэсэн юмнээсээ Монгол хүүхэд тий Монгол философитой Монгол хүүхэд болгож өсөх гэж хичээдэг. Тэгээд үнийн бодлогоо ч гэсэн айгүй олон жил барьж ин тий 5 6 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургууль чанартай боловсрол аавна гэдэг чинь эцэг эхчүүдийн мөрөөдөл болж байгаа учраас бүр жил болгоо эсэлтийн шалгалтанд бүр бөө юм болж штэ тий эцэг эхчүүд тэнцэнэ гэдэг чинь бол их сургууль тэнцэн юм шиг л дайны юм болж байгаа. Тэгэхээр Шинэ Монгол сургуулийг ийм хэмжээнд хүргэсэн хүн бас боловсролын салбарт үг хэлэх хэрэгтэй. Тийм тэгээд өөрөө ингээд нөгөө нэг багш хийжсэн хүн гэдэг чинь өөрөө шал өөр байхгүй тий багшийн өнцгөөс юмыг харж чадна. Дараа нь захирал хийжсэн сургууль удирдах явсан гэхээр захирлын өнцгөөс бас юмыг харна гэд чинь ингээд дотор байгаа богшсон асуудлуудыг айгүй сайн мэдж байгаа хүн гэдэг утгаар энэ хүнийг бол нэрээ хаач дэвшсэн бол дэмжил гэж бодож байна. Тэгээд тэр өөрийнх нь одоо удирдсан сургуулийн одоо яг үзэл баримтлал философи бол үнэхээр гоё штэ. Одоо тэр Шинэ Монгол Харума Фужи гэдээ байгаа штэ тий. Тэднийх чинь хүртэл энэ одоо Шинэ Монгол гэдэг нэрийг ингэж авъя. Танай философиг нэвтрүүлье гэж гуйж агаад Шинэ Монгол Харума Фужи гэдэг өөр сургууль байгуулсан юм байлээ штэ. Тэгэхээр хувийн сургуулиудын үнийг бас доктортой барих юм улсын бодлого энэ төр байхгүй бол сүүлийн жил бол бүхэл сургууль шууд л огцом 4-5 саяар нэмлээ штэ хамгийн багадаа 4-5 сая тэгэл 7-8 саяар нэмлээ. Тэнгүүд нэгэнт хүүхдээ явуулаад эхэлсэн эцэг эхчүүд ч одоо үнэ нэмлээгээ гаргах хэцүү тий анги хамт олон нэгдүгээр хэцүү хоёрдугаарт улсын сургууль руу оруулахаар яах вүлээ тий орон тоон хэр байгаа л хэдэн хүүхдээ илээгээд ингээд эцэг эхчүүдийн хувьд асар их ачаал үүсэж байгаа хгүй. Тэгэхээр энийг ямар нэгэн байдлаар бариад хувийн сургуулиудад бас стандарт тий шалгалт энэ оруулахгүй болвол чанаргүй хувийн сургуулиуд бас маш их болж ийн л таа. Тийм тий яг үнэ. Одоо тэгээд энэ хүн дээр чинь дахиад нөгөө Наранбаяр орж ирж байгаа юм билэ. Тийм бэл хүн намаас нэр тий Наранбаяр өмнө нь ч гэсэн хүн намаас нэр дэвшижсэн. Наранбаярыг ч гэсэн ер нь
гарч болов уу гэж бодож исэн. Яг манай 26 дугаар хороонд нэр дэвсэн. Тэгээд гарч чадаагүй. Гэтэ ер нь Наранбаяр айгүй ер нь нэр хүндтэй хിവэрэл байгаа. Тэгэхээр Наранбаяр Тийм. энэ удаад бол гарч чадах байх гэж бодоод байгаа шүү дээ. Магадгүй одоо энэ удаагийн сонгуулийн гоё шин залуучууд гарч ирээсэй гэж бодож байна. Айлч намаас байсан хамаагүй. Нам гэхээсээ илүү ер нь зүгээр тусаас хэлбэх хэрэгтэй. Яг хөө тэр нь хэддүгээр үеийн одоо улс төрчийн хүүхэд байх нь ч хамаагүй зүгээр шин залуу хүмүүсээр ингээд тусаас хэлбээсэй л гэж хүсэж байна. Энийг одоо намууд бас олж хараад нөгөө л нэг байдаг хэдэн үнэ битгий дахиж тавиасаа. Яг байна. За хамгийн сүүлийн хүн болохоор Ерөөл төвшин багш байна. Атоз гэдэг шинэ нам гарсан юм байна. Энэ нам нь сая 5 сарын 2-нд одоо нөгөө сонгуульд оролцох эрх мэрх бүх юм авцсан юм байлээ. Аха. Тэгээд энэ эхлээд нөгөө хавар ард түмнээсээ санал асууж байна. Хэрвээ ингээ ард түмний дийлэн хоолойхон дэмжих юм бол би ингээ нэр дэвшнэ гэх. Тэгээдээс би чинь бас хөдөөний айлыг нэлээд юу яадаг шүү дээ, дагдаг. Тэгсэн чинь ер нь хүмүүс айгүй ам сайтай дэмжиж байна багшаагаа энэ төр тэгээдээсэн. Тэгсэн чинь сая хотод ирэхдээ энэ ард түмний олонхын засаглал гэдэг намд ийсэн. Энэ намаас нэр дэвшнэ гэд мэдэгджилээ. Тэгээ энэ нам нь энэ хүний өөрийнх нь тодорхойлсноор болохоор багш нар, шинжлэх ухаанчид, одоо нөгөө нэг инженерүүд дээр бага бүрдүүлсэн нам гэж сонсогдсон. Тэгээ өөр яг ямар гişүүд байгааг нь бол мэдэхгүй байна. Би энэ хүнийг л харсан. Зөв. Одоо тэгээд хөдөөнөөсөө твших бах тий бодвол тех бах нутаг орноосоо угаасаа тэнд амьдрэх юм чинь тэндгийнхээ асуудлуудыг сайн мэдэх юм чинь тэгээд тэндээсээ твших байх л гэж бодоод байгаа шүү дээ. Бодвол тэг гिचэл ингэсэн байлгүй. Аха. Тий яа болохгүй ш тий. За ийм сонин садан хүмүүс бас байна. Зөв. Нэр дэвшнэ гэсэн. Бүхэн одоо сонгуул нэр дэвших хэрэгтэй. Тэгээд гахгүй байсан ч гэсэн ер нь бол нэрээ дэвшүүлээд ингээд жишээг сэлбэж байгаа бүх залуучуудаа баярлалаа. Одоо би дахиж одоо нөгөө нэг эс эрдэн тийм аимшигын кобрануудыг хармааргүй байна гэж. Улс төрд гараад бараг 20 30 намайг хүүхэд байхад л гарсан хүмүүс одоо тэгээ яг юу хийж гэвэл дахин гараад тэр хүмүүс одоо бүр болмоор байна. Харин тэгээ болохгүй юм да. Нэг юу яхад донтчдөг юм уу яа даа тэгэл байнга жил болгол байж ах юм биш. Ядаргат. Тэгээд хоёр намын одоо сонгуулаар залуучуудаа дэмжих байлгүй дээ. Яах юм бол харин одоо мэдгүй тэгээд нөгөө 128 хүмүүс гэл өчигдөр нэг дотоод сонгуулийнх нь баг шууд дамжуулт ч юм уу нэг фэйсбүүкээр явуулсан юм харсан. Ер нь их хэцүү л байх шиг үлээ шүү дээ. Ер нь алалцаад зарим нь баг намдаа гомдсон намайг төвшүүлэхгүй гэж би гарлаа марлаа гэд нэг юм ихтэй. Тэгээдээс арчсан намаас тий. Тэгээд ер нь бас жоохон дотроо ус хөрх алантай л байд юм байна гэж бодсон шүү дээ би. Ноо тийх байх улс төрч одоо. Гэтэ улс төр амар чанга эдгээр юу мэдтiin гэд энэ залуучуудыг харьцаж авчих биш те. Нөгөө мэддэг хүмүүс нь яг юу хийж бүтээсэн те. Юу ч хийж бүтээгээгүй учраас зүгээр мэдгүй байсан ч гэсэн эдгээр хүмүүсийг одоо сонгуулийн сурчлагаар харлуулад тэгэл нэг нөгөө нэг шарк амар төвшин тийм сонь хүмүүсийг бол гаргамааргүй байна. Энэ залуучууд бас дуу хоолойгоо оруулах гэлтэй юм. Энэ манан бүлэглэлийн трийг одоо болоод гоё. За манангаасаа гарч ирсэн байсан ч хамаагүй те. Залуучууд л гарч ирээсэй гэж хүсэж байна. Яг үнэ. Тий харин. За тэгээд сонирхолтой сонгуул болох болтугай. Одоо энэс хойш нэг амар тэгэж гүнзгийрч тэр 28 хүмүүний тухай 128 хүмүүний тухай ярина гэж бодохгүй байна. Тэгээ өнөөдрийн хувьд болохоор ингээд олны танил сонин садан байх болов гэсэн хүмүүсийг ингээд сонгож байгаад ингээд ярьлаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа хэдүүлээ. За баяртай. За баяртай.